20 тэргийн үзэгчтэй сайхан амарцгааж байна уу? Sky телевизээс бэлтгэн хүргэдэг дурсамж 31 нэвтрүүлгийн цаашин дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Манай энэ удаагийн дугаарт Хоймор нутгийн шинэхэн залуу дуучин Гэрэл Чулуун оролцож байгаа юм. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За өрчин ч гэсэн энэ өдрийг мэндэргэе. Энийг ажлынхаа хажуугаар одоо бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээ юуны өмнөөс телевиз үзэгчтэй одоо удахгүй болох шинэ оны мэндэргэе. За тэгэхээр нутагтаа хамгийн сүүл хизээ ирсэн бэ? Ер нь нутагтаа ирэх сайхан биз үү? Тий. Нутагтаа ирэх сайхан байдаг юм аа. Өчигдөр одоо нутагтаа ирлээ. Нутгаа их сонсон байна. Давхар ажиллаар амжуулаад нутагтаа ирлээ. Одоо удахгүй шинэ он болгоцгоо болохоор их завгүй байна. Шинэ дуунуудаа хийгээд завгүй. Шинэ жил ер нь шинэ жил гэлтгөө баяр ёслолын үеэр дуучид бол нэлээд завгүй байдаг байна. Тэглгүй яг одоо монголчууд ч их дуун дуртай их сайхан ард юм. Тэгэл баяр ёслолоор дуу хооргүй бол тэг баярлалаа. Яг тэгэл бүх байгууллагууд хамт олон шинжилгээ хийдэг болохоор биднэрт бол эсрэг ачаалал ихтэй байдаг. Тэгээд миний хувьд бол одоо шинэ сайхан уран бүтээлүүд хийж ин шинэ он гарах гэдэг бүхэл юм гоё шинээр хэлж одоо их сайхан урам зоригтой байна. Сүүлийн үед ямар шинэ уран бүтээл гарч байна? За би одоо Сэра догш Яруу наригч гүр базарх хоёртойгоо бас амьдрал чамдаа хайртай гэдэг шинэ бүтээл хийж байна. Мөн одоо бас амдын сэтгэл гэдэг өөрөө зохиож дуу хийж байгаа. Тэр нь бол сайхан нөхөрлөл гэж юм. Нэгийг хайрлах, найз нөхдөйгээ сайхан хайрлах гэсэн тийм уриалсан тийм сайхан дуу хийж байгаа. Тун удахгүй нутгийнхандаа одоо гэлээтэй явуулж одоо үзэгчтэй хүртэл болгоно. За тэгэхээр тун удахгүй гарахад дуучны маань шинэ уран бүтээлийг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ер нь бол залуу хүний хувьд одоо уран бүтээл хийгээд явах гэдэг юм уу? Хүндрэл бол маш гардаг багт юм. За ер нь бол асуудалгүй ажил амжилт гэж бол байдгүй. Тэгэхээр хүн бол миний бодлоор бол өөрөө их зөв, сайхан гэгээлэг. Тэгэл одоо сайхан ажлыг хурдах, ажлаа сайхан хийгээ явж явахдаа бол бүх зам гэрэлтдэг. Ямар ч салбар тий урлагч бай, өөр багшч бай, эмчч бай. Сайхан гагнорчинч бай тий. Хүн яг хийж байгаа ажилдаа үнэн сэтгэлээсээ байх юм бол бурхан тэнгэр бол хардаг гэдэг нэгтгэдэг. Ер нь бол нэг дуу байдаг шүү дээ. Аяархан ажил төрлөөс сайхан битдэг тий. Амьдрал гэрэлтдэг. Тийм учраас бол хүн бол ямар ч ажил төрлөө хийсэн сэтгэлээсээ байх юм бол амжилт дагаад л ирдэг гэдэгт итгэдэг. Би одоо урлагийн салбарт ажилладаг юм. За тэр тусмаа дуучдаас асууя гэж боддог нэг асуулт байдаг. Энэ юу гэхээр зөвхөн өөрийнхөө дууг биш тийм ээ. Өөр нэг хүний нэг сонсдог нэг байнга нэг хүний нэг амдаа аялаад явж байгаа нэг тийм дуу байдаг шүү дээ. Өөр чинь тийм дуу байдаг. Байна. Ер нь бол хаяа нэг дуу аялчаад байдаг дуунууд байдаг шүү дээ. Би нөгөө нэг баг багтаа их сонсдог байсан. Манай аав ээж дуулдаг байсан дуу гэдэг юм аа. Хөөхөн борлогноор хөндийг тоолох сайхан да. Гэдэг дуу байдаг шүү дээ. Тэр дуу их таалагддаг. Амдаа аялсан юм шүү дээ. Шинэ жилиг за би бол шинэ жилиг мандаринаар төсөөлдөг баг багтаа. За баг багтаа ч гэлтгүй одоо хүртэл одоо ингээл энэ тэнд явж байгаа нэг мандрин үйлдвэрлэнгүүт шинэ жилийн нэг дурсамж бодогддаг юм тийм. Өөрөө чинь хувьд одоо шинэ жилийг юугаар төсөөлөх? За шинэ жил бол одоо их гоё баяр. Одоо хүүхэд байхасаа л шинэ жилээр их подарк авдаг. Сургуулийнхаа хүүхдүүд чинь нэг подарк авах нь л их сайхан байдаг штэ тий. Сурлагаараа юм уу урлагаар. Би бол найдвартай подарк авдаг гэсэн. Тэгэл тэр их гоё дурсамжууд подарк л их хүүхэд байхад бол их гоё тий шинэ жилийн. Тэгээд одоо энэ өвлийн гацормод тэгэхээр бас сайхан байдаг. Тэгэхээр чин залуу хүний хувьд нэгэн одоо уран бүтээлээ хийгээд эхэлж байгаа юм. Нэг хүнээс үлгэр дуурайл авдаг ч юм уу одоо тэр хүнээс одоо тийм ээ бүх сургаалыг сонсдог одоо тийм нэг үлгэр дуурайл авдаг нэг хүн байдаг шүү дээ. Таны хувьд тийм юм бэ?
За байлгүй яг хуу залуу уран бүтээлчийн хувьд бол бүх л одоо сайхан ахмад үеийн дээд үеийн уран бүтээлчтэй бүгдийг хүндэлдэг. Зарим дуучид бол тэр дуучны амжилт гэж юу гэдэг юм. Тэр одоо юу юм гэж ярих хандлага тий. Тэр дуучин чинь тийм болоод энэ гэж ярихаасаа илүү хийсэн юм хүлээдэг тий. Хийсэн юм үнэлдэг тийм байгаасаа гэж их боддог. Тэгээ би бол дээд үеийн уран бүтээлчтэй ерөөсөө муурдгүй аль салбарын уран бүтээлч. Тэд нар чинь яагаад гэвэл их орноо л дуулдаг шүү дээ. Хайрыг л дуулдаг, ээжигээ л дуулдаг. Тийм сайхан сэтгэл өгч байгаа. Тэгж муулах юм андсан ш тий. Газараа янз бүрийн усгай дээр мийгээд явж байгаа ш. Тийм дууга сэтгэлээрээ дуулаад явж байгаа уран бүтээлчтэй их хүндэлдэг. Бүгдийг хайрладаг. Тийм учраас за ялангуяа миний уран бүтээлийг бас их дэмждэг. Чингис хаан хамтлагийн ахлагч арга сайхан дуучин самдын жавхлан ах нарт бол илүү их хүндэлдэг. Дуучтанд яригдаад байдаг л да. Одоо хамгийн сүүл бас одоо нэрийг хэлээд явах гэдэг нэг нэртэй дуучны одоо хулгаандууд болсон байна. Энэгээр одоо маш хит болчтой. Нөгөө дуунууд яваг байж байгаа. Энэ хулгаандууны асуудал дээр залуу хүний үед ямар бодолтой байна? Ер нь бол хулгаан дуу гэдэг нь бол зөв үү ер нь тэрийг хийх. Ер нь бол яг шин юм хөргөх хэрэгтэй. Энэ бол нэг зөвтгөж бас болохгүй. Гэхдээ одоо яалтчгүй гадаадын дууны айнаас тий айнаас одоо юу гэдэг хөгжим одоо гайд юм гэж ярьдаг. Шууд оруулж ирэх тийм хөгжим эргэстэй дууралтуудыг бол ашиглах тийм юм цөөнгөө байдаг л та. Гэхдээ бол одоо юу гэдгийг хулгай гэхээсээ илүү бас барууны одоо гадаадтууд тий хийт болж байгаа тэр л гоё хөгжим Монголд бас мэдрүүлчихий гэсэн хүмүүсийн л зорилго байх л та. Гэхдээ ялангуяа бидний би ч одоо бас одоо зохиолын дуу гэж нийтийн дуу гэж ярьдаг тийм нийтийн дууны бас салбарт бас дуулж хурдж байгаа хүний хувьд бол нэг тийм байдгүй юм гэдэг тийм яг хипхоп R&B одоо энэ урсгалуудаа дуулж байгаа хүмүүст тийм шамуу гардаг. Тэг гарах ч одоо баг одоо юу гэх юм те тэгэл тийм гадаад айгүй гоё явж байгаа тэр ритм би тэр бөмбөр чинь ашиглаж байгаа шүү дээ. Тэр хүмүүс ярьдаг л да. Одоо нийтийн дуучид ихээр хөдөөний хүмүүс. Тэр хүмүүсийн дууг зөвхөн хөдөөний хүмүүс сонсдог. За хипхоп R&B те жоохон одоо рок мок болоод ирэх юм бол төвийнхэн сонсдог. Тэгэхээр залуу хүн энэ дээр одоо юу гэж бодож байна? Би энэ дээр нэг их бодол явдгийн. Одоо цаг үе 2010 гэдэг өөрчлөгдөж шин 80 оны ядарсан гой Ахмад одоо мундаг хүмүүсийн үед бол дөрвөн ятхан дээр дуулдаг байсан тий. Тэгээ сайхан нийтийн тэр үеэрээ л цаг үеэрээ л үлдсэн. Бид нэр томог болоод үлдчихэж байгаа. Одоо бол шин үе ирж байна. Нийтийн дуу гэхээр яагаад тийм үстэй. Орчин үе юм байж болтго юм тийм үстэй. Тийм учраас би бас нотгорныхоо дуулыг гээд зөвхөн нэг дээлэмсэг ингээд дуулаад хасаа илүү жоохон цаглагтай тий бас нэг ритмтэй. Арай нийтийн дуу шинжилэл хий гэж бодож байгаа залуучуудын нэг байхгүй. Тийм. Нийтийн дуу гэхээр яагаад тод өнгийн явцсан ч болтго тий. Нийтийн дуу гэхээр яагаад гар утсаар ирж болтго тийм үстэй. Хөдөө заавал хад төш дуулах хэрэгтэй юм уу тий? Тийм биш. Ерөөсөө энэ нийтийн дуу гэдэг чинь ард түмний дуу гэсэн. Ард түмнийхээ дууг бол би шинжлэе гэж бодож байгаа залуучуудын нэг. Тийм ч учраас миний дуунууд айгүй их сайхан хурж байгаа гэж ойлгодог. Болж өгвөл бас өмнөх чиг хандлагаас арай нэг өөрчлөлт тий. Бас залуу хүмүүс яаж нийтийн дуу дуулдгийг үзүүлэе гэж бодож байна. Би нэг сэтгүүл дээрээс харж байсан л да. Гэрэл чулуун хүсгэлийн одоо залуу дуучин дандаа нутаг ус дуулах юм аа. Хайр сэтгэл янз бүрийн өөр юм дуулахгүй. Харин тийм ээ. Наач миний шүүмжил болоод байна л да. Саяхан Жингсэн жагаа бид энэ тааралдаад гэсэн. Шахын доо одоо чи морь бүх нутаг ус ангалтай дууллаа. Одоо чи хайрын дуу. Тэгээд гоё бүсгүй хүнийг жоохон дуулаач. Тэгвэл масны тий бас их гоё хүмүүсийн анхаарал татах байх гэж хэлсэн. Тэгээд миний бодлоор бол нэрээ бодоод тахт миний цомгонд 2 хайрын дуу гэдэг юм лээ. Миний ханьснаас илүү Американы дуу. Амьдрал хайраар гоё. Уран сандаа хичнээн дутаа болж байна. Одоо хоймор сайхан нутагтаа цомог бол гарсан байна. Одоо би 2 дахь цомгийнхаа ажлыг дандаа гоё нөхөрлөлийн хайрын бүсгүйчүүдийн магтан дуусан тийм цомог хийж байна.
Тэгээд хөгжмийн дуулаач юм хувьд ч гэсэн өөрчлөгдөх баг. Эхний цомог бол яалтчгүй тэгээд үндсэндээ бол өвсгөлөл дуулаад гаргацсан шүү дээ. Дөрөв цагаанаар өвсгөл далаа гэж. Амар сайхан нутаг Монголоос сонсон сэтгэл данл их орны. Одоо их орны дуулсан юм чинь одоо гоё нөхөрлөл хайр сэтгэл тий сайхан найзыгаа сайхан дүүгээч гэх юм уу тий сайхан ахыгаа аж байдлын зэдвтэй. Тэгээ би сүүлд хийж байгаа шинэ дуунууд маань одоо томтохгүй гараад л үзэгчд бас хэлэх бах. Нэлийн бас өөрчлөлт хийсэн цомог гаргаж байгаа. Хоёр хүн өөрөө өөртөө өөрчлөлт байх хэрэгтэй. Дуучдыг ярьдаг л да. Тэгэл ялангуяа одоо нийтийн дуучдыг соёл урлагийн сургалт төгсчөөд 1 юм уу 2 жил дуулаад за нэг 10 20 дуутай болоод тэр дуугаараа та нэг цомог гаргаад дараа нь нэг тоглолт хийгээл за тоглолтын дээр шууд соёлын тэргүүнд ажид авчиж. Тэр нь магадгүй үзэгчдэд одоо таашаагцсан ч байдаг юм уу таашаагдаа гэж байдаг юм уу хүмүүс тэгж ярьдаг л да. Энэ одоо арай л болоог байсан юм да арай л эрт өгчлөөд гэж ярьдаг шүү дээ. Залууны үед санал нэг байна. Одоо би их боддог шүү дээ. Цолыг одоо авдаг биш өгдөг л баймаар байгаа тий. Цол одоо өөрөө цол аваад шүү дээ. Одоо миний үеийн зарим дуучид одоо би нэрийг хэлээд яг зарим залууд биш дээ. Ямар ч хийд дуугүй мөртлөөлгөө сайхан тоглох юм яасан ч сайхан ажил бүтдэх юм тий. Хийд дуугүй өөргөд соёлын дөрөв авчаад байгаа. Энэ дээр бол зөвхөн би ч биш манай урлагийн залуучууд найз нөхдөд ярахаараа хэлдэг. Сол авах гэж дуулаад байгаа юм уу энэ ард түмний тэр зовлон жаргалыг хуваалцах гэж дуулаад байгаа юм л гэж боддог. Нутгийнхаа дуучтай нэг хамтраад нэг гоё дуу гаргавал яасан бэ гэсэн санаа гоё. Одоо жишээлбэл найд болштой юм. За тэгэл цаг хугацаа нь угаасаа ирүүлгээл болох байлгүй тий. Надад бол боцох юм байдгүй. Тэгэхээр хамгийн гол нь одоо яг 2 дахь цамган дээр бол болж игэл сэдвүүнүүд нь тий нутг усны биш доонод оруулчих гэж бодож байгаа учраас яг одоо төлөвлөсөн тийм нутгийн дуу бол хийгсэн одоо одоогийн байдлаар бол байхгүй. Өөрөө чинь уран бүтээлүүдийн хувьд ихэл одоо өөрөө бол дууны шүлэг зохион тийм ээ. Хай зохион. Өөрөө чинь уран бүтээлүүд доо одоо хідэн дуу өөрөө зохион. Зааж би ч н одоо хоймор сайхан нутагтай өвсгөл далаа ээж амьдрал хайраар гоёдаг. Тэгээ сүүлд нэг найзын тухай дуу зохиосон байна. Яг өөрийн дуулж байгаа юм. Сүүлд амьдрал ингээд урсаар ах гэдэг нэг шинэ шүлэгдсэн. Энэ дээр аран заах хийж байгаа. Энэ 2 дахь цомгонд орох юм. Тэгээ би бас өөрөө чинь ингэж асуусанд баярлалаа. Тэгээд бас шүлгэнд бол уулаасаа дуртай. Багаасаа дуртай байсан. Тэгээд тун удахгүй хийж байгаа шинэ дууныхаа шүлгнээс бас уншиж болох. Болгүй ах уу? За зөвштэй тэгэхээр дурсамж 31 нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар хүрч байна. Бидэнтэй дуучин гэрэл чулуун олцож байна. Ингээд нэгэн сайхан шүлгийг сонсон. За. Би бодсон юм ер нь хүний амьдрал жаргал зовлон ингээд дэнстэй байдаг тий. Өнөөдөр чи ажиллаа хийж гин би ажиллаа хийж гин хин нь гой нэг байгаа хин хинд наад жаргал байгаа. Хорвогийн өдрөв чинь өнөөдөр ингээл хэлэлцээ ингээ яваад байдаг тий. Хүн бүхэн одоо телевиз үзэж байгаа хүн бүхэн ч гэсэн зовлон жаргал байгаа. Тэгэхээр энэ ер нь амьдралыг ер нь яаж хэлвэл их гоё дуу болох юм бэ гэж бодож байгаа тийм ийм шиг бүтсэн. Өнөөдөр чи одоо баян хүн их үнэтэй, баян хүнд хүн болгоно гэсэн. Ер нь бол тийм болсон, нийгмийн тийм болсон тийм. Муугаар ярихад даалдаа байдаг. Зүгээр бор мөлчгөрөөрөө чин зүр сэтгэлээр ажиллаа хийж яваа. Тэр хүн баян биш бол ийм харьцаа байдаг. Энэ бол хаа сайгүй байдаг. Тэг хамгийн миний үтсэн яддаг зүйл байхгүй. Хүн бол хүн л байх хэрэгтэй. Хүн нэг л амьдрна. Мөртөө амьдрах хэрэгтэй. Миний л бодол. Тэгээ би зөвхөн урлагийн хүн бол одоо сайхан найз нөхдийн дунд яриад илгэж байна, телевизээр яриад илгэж байна. Энэ бүхэндээ л ярьдаг байхгүй. Бид нар чинь одоо шаардлага гарвал ойрхон ангид ч орчлооч дуулдаг. Сайдуудтай чирэн дээр сууж ирж байдаг тийм. Тэгэхээр хүний амьдрал ийм хэмжүүртэй ийм дэнстэй гэдэг юм чинь одоо тэр өөрсдийг амар
тэр бомтнууд гэж боддог нөхдүүд чи хүн тэрэг түрээд ижигээ тэжээж яваа хөөч хүн дээ. Тэгээ би нэг батгал уншиж. Тэр бомыг тэрээд тэнгэр талсан ч хүн байна. Тэрэг түрээд ижигээ тэжээж яваач хүн байна. Алт мөнгөн байвч ганцаардахын зовлонтой ч хүн байна. Ажил төлөөд ижигээд өөдөлж амьдарч байгаа ч хүн байна. Хоосон гэвч хорвоо чандаа хайртай. Алдаатай оноотой гэвч амьдрал чандаа хайртай. Тэгээд юу гэдэг сарын цалингаараа зүтгэж яваа амьдрал юм тий. Сая төгрөгөөр тоглож яваач хүн байна. Ухтаа бүгд л буцах арчланд дөөч нэгийг ойлгож ухааруулж тий гоё амьдрах хэрэгтэй гэсэн санаатай. Хоосон гэвч хорвоо чандаа хайртай. Алдаатай оноотой гэвч амьдрал чандаа. Тэгээд төгсгөлтнийх гоё. Жилээр амьдрал ингээл урсаар л байх уу? Эглэглэхэн өдрүүд ингээд хөрсөөр л байх уу гэж. Тэгээд энэ дуу бол Амжрокын харан цах хийж байгаа. Том утгагүй гарна. Хийт болно. Тэг их гоё дуу болох хэвээр. Тэрний хэдлөө хичээн. Тэгэлгүй яг залуу хүн өөртөө маш том зорилго тавьчаад тэрлүүгээ зүтгэж явах шиг аз жаргал байхгүй гэж боддог. Тэгэхээр үзэгчтэй дуучин гэрэл чуулганы дөнгөж сая бидний сонссон энэхүү шүлгээр бүтэж байгаа уран бүтээл та бүхний сонорт дуудахгүй хүрнэ гэдэгт итгэлтэй. Дуучид шинэ жилээр нэлээд завгүй гэдэг юм. Өөрт чинь одоо ер нь бол шинэ жилийн захиалгууд ирээд эхэлсэн биз? Эхэлсэн. Тэгэл их эрт шинэ жил болохоор бас утгагүй. Хотчоо одоо тэгээд үйлчлэгийн байгууллагаас сүлжээ дэлгүүрүүд ч юм уу өсчод байгаа санаа их эрт хийдэг л дээ. Дөнгөж 12 сая 1 2 ингээл шинэ жил хийгээл эхэлчихдэг. Тэгэл нэг сайн байна уу та бүхэнд шинэ он ихтэй арай эрттэй нэгэн сайн юм байдаг. Гэтэ яг ер нь бол дуучид бол ерөөсөө яг үннийг хэлэхэд бараг л цай авах завгүй л идэх юм даа шинэ жил гэдэг. Гэртээ он гаргаагүй удаа бий юу? Ялангуяа одоо нэг газрын одоо шинэ жил дээр ч юм уу. Бид нар чинь хөдөө орон нутагт энэ төр он гаргах шүү дээ. Тэгээ шаардлага ажлын яг үндсэндээ бол дуучид яг хүн их баярлуулдаг. Өөрсдөө баярлах нь их хоор байдаг. Тэгэхээр их буянтай байгаа. Тэгээ хүний төлөөл бусдын төлөөл ер нь хүн сая би ингээд ирж явсан гэсэн чинь шиний өмнө нэг эмээ хүүхдийн жоохон барьцагталсан явж байна. Тэгээд яг өөрөөсөө илүү хүүхдээ ингээд хайдлаараа оруулаад энэ талтаа гаргаад яваад байгаа юм. Нөгөө хүүхдээ л ингээд тэгэл яг юу бодогдсон бэ гэхээр ер нь хүн гэдэг яг өөрийнхөө төлөө амьдэрдэг юм байна. Хүн хүний л төлөө амьдэрдэг юм. Бусдын төлөө амьдэрдэг юм. Одоо бид нар ч гэсэн одоо ингээд хэр сууж байгаа. Бид хоёр яг өөрсдийн төлөө бас амьдэрдэг юм тий. Хүний төлөө бусдын төлөө амьдэрдэг юм. Одоо энэ зургт үзэж сууж байгаа манай үзэгчид ч гэсэн өөрсдийнхээ төлөө биш. Өрөөлийн төлөө тий. Аныхаа үрийнхээ аав ээжийнхээ төлөө амьдарч байгаа. Тэгэхээр бид нар бол ерөөсөө сайхан хайраар амьдардаг. Нэгнийхээ төлөө амьдардаг. Хотод усныхаа төлөө амьдардаг юм л. Дуучид одоо юу гэдэг гэрэлчлэн бол одоо дуу дуулаад яваад ах ингэж харж байгаа юм байна те. Энэ нэрээ бас хөвсгөл нутгийнхан бас Монголд бас орчилчих гад яваад байгаа залуу байна гэж харуул бас гоё шүү дээ те. Тэгж бодоосоо гэж боддог. Тоглолтоо хийх. За тоглолтоо 3 сард байна уу 4 сард байна уу Монгол хөргөнд хийх гэж байна. Тоглолтод маань сайхан гавьтууд оролцсон. Тэгээд тоглолтоо бас ус залууд устаас бас арай өөр хийчихил гэсэн тийм их л хүсэл биелээсэ гэж их найдаж байгаа. Улаанбаатар хотод мэдээж тоглолтоо тоглолцоод нутагтаа яриад тоглох юм. Нутагтаа сайхан дэжгэр тоглолт хийнэ. Би ч нодлон тоглож байсан шүү дээ. 3 сарын мартаар 8-нд 4 өдөр тоглосон. 4 өдөр 4 удаа тоглосон. Манай өвсгөлчүүд их гоё штэ. Тэгээд их ухаантай оюунлаг их уул усгыг сайхан хүмүүс байдаг. Их л одоо сүүлийн үед бол их гоё нутгийнхнаа дэмждэг болсон байна. Их гоё сэтгэлгээ их өөр юмсэг миний их манаах гэдэг ярьдаг тийм. Өмчлөөд авцөө гэрэлчүүд ч манай өвсгөлийн доочин штэ. Өөр нутгийн хүмүүстэй яриад байж байгаа. Коммент ярьсан жишээлбэл моол болохгүй мөр жишээ тийм. Тийм сайхан нутагт ийм хагуун нутагт төрж өссөнд бол хиймэр гэж боддог. Би нэг зүйл хэлсмээр л да. Магадгүй та өөрөө бодож ич магадгүй. Улаанбаатар хот тоглолцоод Хүсгэл ам мөрийн сумдаа тоглоо. Хүсгэлийнхаа нутгаар алин тоглолоо. Магадгүй таныг одоо энд тоглож байгааг энэ яана
гэрэлч болон тоглолттой гэж байгаа юм шүү дээ. Очоод нэг үзчих юмсан дааж одоо тэгээд ингээд тэгээд ийм ажил явж чадахгүй ч гэх юм. Тийм хүмүүс байгаа. Тэгэлгүй яг тэгэл залуу юм чинь зөндөө цааш дуулна. Тийм учраас бүгдэнд нь очиж амьдаараа гэдэг шиг сайхан тий. Сайхан уулзах бах, өдөр ирэх бахаа. Би чинь өсгөлийнхээ бүх сумаар явцсан шүү дээ. Өсгөл хүнс компани болоод тэгээ сайн үлсэн бүх сумдаа хүрч ажилласан. Боёны тийм сайхан ажиллаар явж. Манай өсгөл хүнс компани бол бас одоо 24 сумынхаа одоо тэр гэр оронгүй хүмүүстэй тийм хүмүүст очиж туссан их сайн үр дүнтэй ажил болоод ирсэн. Тэрэнд одоо би оролцож айдуугаа өргөж одоо бас сайхан дээ хажуудлынхаа сумыг үзээгүй хүн насаараа амьдарч идэг шүү дээ. Тэгэхэд би орлогийн боёнд бүх сум авдсан. Бүх сумд ачаад одоо нээлттэй замаа мэдэн байна. Ам барьна гэснээс ам барихыг ер нь юу гэж боддог? Ам барих бол за шаардлагатай үед бол барьж болно. Ер нь бол сайхан амьдаар ер нь амьдаард бол нөхцнээр бол нөхцөө хөгжим амьд хөгжим гэж бол юу ах вэ? Бид нар шаардлагатай бол амьдаар дуулдаг. Ер нь үнэхээр апартуур хөгжим боломжгүй тий. Тохиолдолд дуулах гээд ингээд микрофон гаргахгүй тохиолдолд бол бичлэг тавих үе бий. Гэхдээ тэрийг бол Монголын дуучид бүгдээр л бодолцох ёстой юу бах тий. Гэхдээ Монголын хөгжим техник одоо бүхэн өргөө би саунд сайхан апартууртай болчлаа. UB pass мундаг апартууртай. Ам барих нэг шаардлагагүй болцсон одоо. Том газрууд одоо юу гэдгийг үнэхээр төв зингэлтгэх тийм муу хөгжим тавьчихсан. Тэгээд тэр зингэлтгэх хүмүүст айдуугаа өргөчмөр байна шүү дээ. Ард түмэн тэр хүрсэн дээр л гоё юмар өргөчмөр баярлуулчмөр байна шүү дээ. Тэгээд нэг хөгжмнөөс бол сайн дуурахгүй бол тэр ирсэн хүмүүсийг яах вэ? Дундуур явуулах уу? Тал талаас нь л бодох хэрэгтэй. Ер нь бол амьд дуурлах. За тэгэхээр үзэгчтэй дурсамж 31 нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар 5 хүнд хүрч байгаа. Манай энэ удаагийн дугаарт дуучин гэрэлж болоо оролцож байгаа. Ингээд бит хоёрын ярилцах цаг ерөнхийдөө өндөрлж байна. Тэгэд миний бас танаас асууж амжаагүй юм уу? Таны бас ярьж байгаа юм хэлжээдээ үзэгчтэй хэлжээдээ гэж бодож байсан тийм зүйл байж магадгүй. Ингээд сүүлийн асуултыг тань хэлтий. За юуны өмнө бас намайг тааж бас орж харилцсан баярлалаа. Тэгээд телевиз үзэж байгаа нутгийн зоолонд бас удахгүй болох шинэ жилээрээ сансан бүхэн дээгүүрээрээ сарвайсан бүхний аваарай гэж өгдөг тий. Тэгэхээр хамгийн гол нь эрүүл цагаан гэрүүлээрээ төвшин сайхан байх болтугай гэсэн эрүүлийг өргөн төвшүүлье. За тэгэлгүй ах үзэгчтэй манай энэ удаагийн дурсамж 31 нэвтрүүлгийн цоо шин дугаарт дуучин гэрэлж болон оролцлаа. Ингээд танд энэхүү сайхан ориглон дар шиг таны ажил хөдөлмөр амьдралд нь уран бүтээл чинь энэхүү сайхан ориглон дар шиг үргэлж ойдоо ориглож явах болтгоо гэдэг энэхүү гарыг бэлхий. За баярлалаа эрүүл ашиг сайхан. За тэгээд үзэгчтэй хоёлаа шинэ жилийн мэнд хүргээд хундгаа талаа. За шинэ жилийн мэнд хүргэе. Шинэ жилийн мэнд хүргэе үзэгчтэй. Дараагийн дугаараараа эргүү уулзлаа түрүү баярлалаа. Усыг олох гэж ичигээр хад гарсан ч биштэй мөрөөдлийнхөө үзүрээ сатгах гэж хүний нутаг зүтгэж явандаа би 200 насыг наслах гэж хүний нутгийг зорьсон ч биштэй хоёрын хоёр нарыг үзэх биш хүний нутагт юугаа чиндээ Салхины хүртэл үнсэдэлэ ухтаа сайхан Монголдоо очидоо бац сэтгэлээ чилээж хүүгээ хүлээсэн сивэрсэн
Сэмэрсэн ичидэ төргийн очидоо Хөрс дэлхий өөртөө нар зүвд аялахын яс тул хол ойрын ялгалгаж байгаа ч үгүй ч харин хоолой торсон нулимс зүрх чиглэхийн цагт хүний газраас нутгаан санана гэдэг юутай үйтэй дэлхийн дэдэд байгаа миний монголчуудаа дэлгэр монголч нь та нарынхаа санаж байж шүү дээ. Цэнгэл жаргалын амтан думбад би нутгаан ямар мартсан ч биштэй цэцгэн хүртэл өндөөж хүлээсэн цэжний нутгаа зүүдэл жил явандаа би ээжээсээ хүн ахаад мэнглэх гэж энэ л хорвоо залбирсан ч биштэй аваасаа илүү ажил олох гэж алаг дэлхийг туудсан ч биштэй би салхин хүртэл үнсэд ухтаах сайхан Монголд очидоо байц сэтгэлэн чилээж хүүгээ хүлээсэн сэмэрсэн ичидэ төргийн очидоо салхин хүртэл үнсэд ухтаах сайхан Монголд очидоо байц сэтгэлэн чилээж хүүгээ хүлээсэн сэмэрсэн ичидэ төргийн очидоо сайхан Монголоо санаа